Сайн байцгаана уу? За өнөөдөр нүдний хар хүрээ үүсээд байдагт хэрхэн гуашаа тохиргоо хийх талаар үзье. За нүрийг заавал цэвэрлэнэ. Нүрийг цэвэрсний дараа массаж крем тос буюу эсвэл одоо өнөөдөр зөвхөн нүдний эргэн тойрны гуашаа хийх учраас өөрт тохирсон зохины тосоо түрхэж болно. За нүдний хар хүрээ үүсдэг нь гоо сайхны асуудлаас гадна бөөр болон дэлгүүрийн үйл ажиллагаа сулрах, цус багдах, стресс, ядрал, амун нойр хүдэлтэй холбоотой байдаг. Тэгэхээр энд хэрхэн гуашаадах вэ гэхээр гуашаагаа нэгт барина. Тэгээд нүдний урдлын үгийн жимийн цэг дээр зөөлөн даралтаар нүд орчмын цэгүүд учраас маш болгоомжтой зөөлөн даралтаар тойрог маягаар 3 секунд массажлж өгнө. За дараа нь хөмсгний үгийн цоон зөө цэг рүү чиглэлтэйгээр гуашаадна. Энэ нь 5-аас 10 удаа нүүрэн дээр улаан тол үүсэхгүйгээр зөөлөн даралтаар цусны эргэлт болон хийг сайжруулах зорилгоор гуашаадна. За дараагийн цэг болохоор нүдний доотлын чинцээ. Энэ нь болохоор нүдний яг энэ аягны амс одоо энэ нөгөө нүдний хүрээний тойрог дээр байдаг энэ маш зөөлөн даралт өгч тойрог маягаар массажлна. Хамгийн сүүлийн цэг нь ходоодны сибай. Одоо нүдний нөгөө голын бөөрөнгийн харын яг ихс доорх чинцээ мөн сибай цэгүүдэд тойрог маягаар зөөлөн массажлж өгнө. Нэг өглөө орой болгон доотлон 7 хоног гуашаадахад нүдний хар хүрээ маш сайн багасдаг байх нэ.